За шинэ дугаар эхэлж байна. Өмнөх 43 дахь дугаараа үргэлжлэл гэж ойлгож болно. Та даалд ертөнцөөс ямар мэдрэхүүгээр илүү мэдээлэл авдаг вэ гэсэн дугаар байсан. Энэ удаагийнх болохоор тухайн мэдрэхүү болгон дээр нь баг зэрэг дэлгэрүүлээд номон дээр юу гэж бичсэн байна те. Юу мэдэрч болох уу гэдэг талаар нь. Тэгээд энэ дотроо хүрэлцэх болоод харах мэдрэхүүг өнөөдөр ярих юм байна. За би бодохдоо эхлээд нөгөө харах мэдрэхүү нь илүү мэдэгддэм болов гэсэн чинь хүрэлцэх мэдрэмж нь төрүүлж мэдэгдэг гинэ. Хүрэлцэх гэхээр би ингээд хүрэх тэмтрэх тухай ойлголттой байгаад гэсэн чинь энэ дэр болохоор тийм биш юм байна. Илүүтэй нөгөө мэдрэхүүнүүдийг нь хэлээд байгаа юм байна. Одоо ингээд жихүүц төрөх ч юм уу те шар ус босох ингээд ямар нэг юм тийм далдын тэр зүйлүүдийг бид нар ингээд зүм мэдрэмжээр ингээд мэдэрдэг штэ. Тэр талдаа мэдрэмжүүдийг энэ хүрэлцэх гэдэг дээр яригдахаар юм байна. За энэ дээр ингэсэн ба ямар нэгэн хар муу зүйл бие дээр нь байгаа мэт санагдах те ойртоод байгаа ч юм шиг гэх юм уу. Тэгээд олон нийтийн газраар явах үед хар эрчим энерги мэдрэх эмзэгшиж эхэлдэг гинэ. Арьсан бие айдас чихүүцээр босох амар тайвнаар бялхах ил мэдрэмж нь хүмүүн заяанд нь үргэлжид байдаг үл арилах мэдрэмж гинэ. Үүнийг хөглөн эргэн тойронд дах орчноо арьсан сүгээрээ мэдэрч чадах аваас олон жучгийг нь олж мэдж чаднаа. Жишээ нь гарын алганд анхаарлыг төвлөрүүлж тухайн хүмүүний биеийн гадуур гүйлэхэд эргэн тойронд нь буй хэмэн урсгалуудыг таньж мэдэх юм боломжтой. Тэгэхээр яг хүрэх бол биш байгааз ингээд зайнаас мэдрэх мэдрэмж гэдэг байгаа юм. Тэгээд үнэхээр одоо эхний ээлжинд ингээд зайнаас мэдэрч чадахгүй бол хүрч мэдрэх гэж үзэх юм байна. Хүрч мэдрэхтэй эхлээд ямар нэгэн амьтан эдийг илүү мэдэрч эхлэх юм байна. Амьгүй зүйлээс ямар ялгаатай тийм эрчим хэм байгаад байгаа юм те. Гэх мэтчлэн ингээд ойр орчмоос эхлээд ингээд юм мэдрээд эхлэх юм байна. Зарим хүмүүс бол нуруугаараа мэдэрдэгч байдаг гэж байна. Зарим нь биеийн бүх мэдрэхүүгээрээ одоо арьсны нөхсвэрээ л мэдрэхийг одоо энэ хүрэлцэн мэдрэмж гэдэг хамаа да янз нь. Сөрөг эрчимтэй зүйлд хүрмэгц эсвэл баримгц ойгуулж эхлэнэ гинэ. Дотор нь эвүүцдэг, чихүүц нь даарн, хүлрэн гихчлэн олон янзаар бол илэрдгээ гэж байна. За энэ мэдрэмжүүдийг анх мэдэгдэж эхлэхэд жишээ нь улаач хүн дээр ярих юм бол 30 удаа өвгдөө буулгаад тэгсний дараагаас энэ мэдрэмж ингээд эхнээсээ мэдрэгдээд эхэлнэ. Хар талын эрчмийг мэдрэхэд одоо яадаг юм бэ гэдгийг өөрөө олох нь шүү дээ. Чихүүц сүрдэг юм байна уу? Хөлөрдөг юм байна уу? Дотор мухаард юм байна уу те? Ажиглах нь байна. За ийм мэдрэмжүүдийг илүү сайжруулахад улаачтад илүү хялбар байдаг гинэ. Яагаад гэхээр тэд нар ингээд өвөг дээдсээ биедээ тухлуулахдаа өөрийн арьсан биеийг сайтар анхаарч онгод дээдүүд нь хэрхэн ямар мэдрэмж төрүүлж байгааг ухаж ойлгохоос эхлээд ингээд хөгжөөд явчт юм байна л да. За хүрхгүйгээр мэдрэх тусмаа илүү сайн байдгаа гэж байна. Яагаад гэвэл ингэж мэдрэх нь өөрийн хийн сүүд болоод биеэ цэвэр байлгана гэсэн үг гэж байна. Хүрч мэдрээд байвал илүү сэвтэх аюултай гэж байна. Хүрхгүйгээр мэдрэхдээ хамгийн эхлээд эрчмийг дараа нь амьтай амьгүйг мэдэрнэ. Мэдэрсний дараа тухайн зүйл ямар учиртай гэдэг мэдээллийг авч эхэлдэг. Хэн нэгэн хүн хажуугаар нь өнгөрлөө гэхэд тэр хүний эрчмийг мэдрээд юу хийдэг байсан, ямар авяас чадвартай, биеийн хэр сэв буртагтай байна уу, ямар бодол санаатай хүн бэ гэдгийг хүртэл мэдрэх боломжтой гэж байна. Өнгөрсөнд юу хийж бүтээсэн те ирээдүйд юу хийх гэж байгаа гэдгийг хүртэл мэдрэх боломжтой. Одоо энэ хүрэлцэх мэдрэмж нь улам сайжраад явах юм бол энэ мэдрэмжүүд орж ирдэг нь цаанаасаа бас учиртай байна л да. Одоо ийм зүн бэлгтэй даалд ертөнцтэй холбогддог хүмүүс ялангуяа улаачид бол төрөлхийн тийм хэмзэг биетэй. Одоо биеийн эмзэг гэхээс илүү нөгөө тэдгэр хүмүүс нь хар муу эрчим энергит айгу хурдан амархан өртчихгөөд байдаг гэсэн үг. Тэгэхээр тэнийг хамгаалахын тулд өөрөө тэр эрчим хэмийг мэдрэхэн төрүүлж хөгжөөд тэгээд хар муу бүхнийг ялган салгаад өөрийн биеийг хамгаалахад хамгийн түрүүнд ашиглаж хүрээ хамгаалал гүйцэд татан хагарч орж ирж буй халдах дайсан ирж бүг хамаг сайн мэддэг тийм нэгэн мэдрэмж билээ гэсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ мэдрэмжээ хамгийн түрүүнд хөгжүүлснээр эхлээд өөрийнхөө хамгаалтыг хийж чаддаг болох нь байна. Өмнөх дугаарууд дээр бас ярьсан байгаа тий. Бие яаж хамгаалах уу? Бясалгал хийж явах явцад ялангуяа хар муу эрчим энерги халтгаас сэргийлээд ингээ бодлороо хамгаалалт хүрээ татах талаар ярьж ирсэн те. Тэрэн шиг
эхлээд хүрэлцгүй мэдрэмж нь сайжирч таард юм байна. За тэг хүрэлцгүй мэдрэмж цааш хөгжсөөр байх юм бол хүрэлцгүй шид гэдэг одоо мэрэгжлийн түвшиндөө гэдэг юм уу те, хүрэлцгүй шид болж ирдэг юм байна. Одоо ид шидтэй гэдэг шиг те, хүрэлцэж мэдэрдэг чадвар нь нэмэгдсээр ирээдүй болон өнгөрсөн цаг руу аялна. Тэнд ямар зүйл байгааг өөрийн сүнсэн биеэр мэдрэхээс гадна энэ биеэрээ бүхэлд нь мэдэрч хүртэл болдгоо гэж юм. За, зөв мэдрэмж бол юм байна. Нүдэнд ингээ харагдахгүй ч гэсэн мэдрэмж төрөөд байх нь. Тэр мэдрэмжүүд нэг дотроо бас ялгаатай. Ямар мэдрэмжийг ямар үед аваад байна гэх мэтчлэн тэднийг нэлээд сайн ажиглах юм бол хооронд нь ингэж холбож ухаж ойлгоод дараа нь бүр цаад учир утгыг нь ойлгочих юм бол хүрэлцэн шид гэдэг түвшинд очих нь шүү. За дарааг нь болохоор харах мэдрэхүй буюу энд бол 3 дахь мэлми гэж ярьж байгаа. Шидийн мэлмич гэж яригдж байгаа. Бидний сайн мэдхээр нууц товчон дээр бичигдсэн байдаг те. Добуу мэргэн дуваа сохор гэж яригддаг штэ. Тэн дээр ингээд духандаа нэг ганц нүдтэй хідэн нүдлийн газрыг харах чадвартай гэдэг тийм агуулга явж идэг те. Тэр нь болохоор шууд утгаараа духандаа ингээд нүдтэй хүн байгаагүй юм байна л да. Тэр хүн болохоор яг тэр бидний одоо яриад байгаа тэр далд ертөнцөөс мэдээлэл авах чадвартай тэр тархины хэсэг буюу яг энэ духны голоос хоошоо юм харалтай байдаг. Гэхдээ яг аль хэсэгтээ мэдэхгүй байна. Духнаас хоошоо хэдэн санжийн те 2 санж юм уу 3 санж 5 санж 10 санж юм уу те ямар ч байсан духны энэ харалтай хэсэгт гэж байгаа. За манай сонсогчдоос бол тэнд боргоцоо булчирхай байдаг штэ гэж нэг хэд хэдэн хүн битсэн байлээ. Би бол яг сайн мэдэхгүй байна. Тарих судалдаг эсвэл тархины мэс засалч ч юм уу за тийм хүмүүс байх юм бол бичээд өгөөрэй. Гэхдээ яг хоошоо хэдэн санж байгаа нь мэдэхгүй байгаа учраас яг хаана гэхэд хэцүү юм те. Ямар ч лээсэн урдаас нь ингээд ихцэх юм бол духны голд гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр духандаа нэг нүдтэй гэдэг чинь бол далд ертөнцөөс юм харах буюу энэ 3 дахь миллиметр хүн гэсэн үг болж байгаа. Тархины тэр далд ертөнцтэй холбогдох хэсэг нь төрөлхийн тийм сайн хөгжилтэй төрсөн хэдэн нүдлийн газар гэхээр нүдэн сайн хараад байгаатай биш ирээдүг зөгнөх ирээдүй маш холыг тэгж харах буюу за энэ дэр бол хэрвээ энэ 3 дахь миллиметрийн сайн хөгжих юм бол өнгөрсөн одоо ирээдүй 3 цагийн мэдээллийг авдаг. Тэгээд чин чуу хажир гэдэг юм за 3 үнэн байдаг гэж ярьдаг. За тэрийг тайлбарлах юм бол бүү юм болно. Тэгээ ерөнхийдөө товчхондоо ойлгох юм бол ертөнцийн буюу жамын хууль, байгалийн хуулийг одоо таньж мэд дэлхий яагаад үүссэн, дэлхий дээр хүн яагаад үүссэн ч гэдэг юм уу. Энэ бүхний цаад учрыг нь мэдсэн тэр учрыг өнгөрсөн одоо ирээдүйдээр таних тийм төвшөнд хүрэх боломжтой ийм 3 дахь миллими буюу тэр тархины хэсэг гэж ойлгохоор байгаа. За тэгсэн чинь энэ чадварт зориулсан, энэ ухаанд зориулсан бэлэг тэмдгийн одоо логог, эмблем гэх юм уу за нэг тэмдэг бас байдаг юм байна. Гурвалжин дотор нүд байгаагаар ингэж дүрсэлсэн юм тэмдэг байдаг байсан юм байна. Одоо цагт энэ тэмдэгтийг хаана харсан гэж та нар бодож байна. Бидний нэлээд сайн мэдэх мөнгөн тэмдэгтэр байгаа. Дэлхий дээр хамгийн хэрэглэгддэг мөнгөн тэмдэгтэр энэ тэмдэг байдаг. Тийм доллар дээр байгаа. Доллар дээр пирамидын дунд нүд байгаагаар ингэж дүрсэлсэн байдаг тий. Тэгэхээр Америкчууд яг ямар учиртай энэ тэмдгийг өөрсний мөнгөн тэмдэгтэр тавьсан, тэрийн нэстэ мэдэх юм алга ямар бэлэгдэлтэйг нь мэдэхгүй байна. Монголчуудын хувьд энэ бэлэгдэл маань болохоор ертөнц байгалийн хуулийг өнгөрсөн одоо ирээдүйд цагтай холбож ойлгох тэр далд ертөнцийн миллиметр хүмүүсийн тэр чадварыг илтгэдэг юм тэмдэг байсан юм байна гэж бол энэ номон дээр бичсэн байна. За тэгээд миллимийн дотроо ингээд маш олон юу задарсан байгаа хгүй махан биеийн бодлын зүүдний гэд. За эднэрээс довчлоод гол голыг ярьчих. За мутрын миллими гэж байна. За мутрын милли бол ерөөсөө ойлгомжтой тий. Алгаа ингэж ойртуулаад ингээд мэдээлэл авах боломжтой. Тийм байх юм бол мутрын миллими гэж байна. Цээжний миллими гэдэг нь болохоор голчлон байгалийн сав шим оршихуйг олж хардаг миллими байдаг гинэ. Цээжний аль ч хэсэгт байрлаж болдог хамгийн эмзэг бөгөөд нууц байрладаг гэж байна. Байгаль дээр орших хар муу зүйлийг харахаас гадна 3 цагийн хэлхээнд байгаль ээжийн бүхэл зүйлсийг толдон харах чадамжтай. Энэ мэтэр хүний биед
олон төрлийн мэлминүүд нуугддаг гэж байна. Бүр сонорт хүртэл байрлах мэлми гэж байдаг. Энэ бол дуу чимээ авиг хаанаас ямар зүйл гаргаж байна вэ гэдгийг ч харж болдог мэлми гэж байна. Тэгэхээр улаач хүмүүс жишээ нь дор хаяж 3 жил хичээлэлж вэж, сайжруулж вэж энэ харагдах те мэлминий мэдрэмжүүдийг олж авдаг гэж байгаа. Дор хаяж 3 жил. За тэгэхээр улаач бол харьцангуй нөгөө онгод тэнгэрийнхаа тусламжтайгаар хурдан тэр мэдээлэлтэй холбогддог бол жирийн бидний хувьд бол хэд дахин илүү цаг хугацаа, хэд дахин илүү мэрэлт чармаалт гаргаж иж энэ мэдээллүүдийг авах боломжтой болно л гэсэн үг болж таарж байгаа. За тэгээд энэ бүр цаашаа ингээд хөгжүүлээд явах юм бол орон зай мэлми гэж байна гэж байна. Энэ нь ямар нэгэн зүйлийг нэвт харж чадах бөгөөд ямар ч хол газар өөр төв оронд байсан харах чадвартай юм. Ихэвчлэн улаач өрсөд 4-5 хавар болж байж нэгдэх боломжит эрхэн ирдэгэ гэж байна. Тэр үед өвөгдөн нээхүү үгүй юу гэдгийг тунгаан шийднэ гэж байна. Баас эн чинь шууд чадвартай болчтгүй байх нь шүү дээ. Дор хаяж 4-5 жил хичээж иж тэгээ онгод тэнгэрүүдтэйгээ өвөг дээдстэйгээ нийлж ингэж хичээж иж за энэ хүнд энэ чадварыг өгөхгүй юу гэж шийдвэр гаргаж иж энэ орон зай мэлмиг бол олж авах боломжтой байдаг гэсэн байна. За дотоод мэлмиг нэ ямар нэгэн зүйлийг таньж мэдэн харж чадах бөгөөд хүмүүний яс эд эрхтнийг нэвт харж мэдэх чадвартай мэлми байдаг юм а гэж. Энэ махан бид байрлах мэлмид ордог боловч хамгийн хатуу мэлмич гэж хэлэгдэх боломжтой. Учир нь хүмүүний болон ай сав оршихуун ямар ч зүйлийг харж болдог тул хамгийн шалгуур өндөртэй мэлминий тоонд ордгоо гэж. Хүн болгонд дур дураараа бас ингэж хөгжөөд хүссэн зүйлээ харах бас боломжгүй байна гэж ойлгогдож байна. Энэ дэр харуулах юм харуулна, харуулахгүй юм харуулахгүй байдаг юм шиг байна энэ даалт ертөнцид. За тэг дараагийнх нь туяан мэлми гэж байна. Асар хүчтэй мэлми байх бөгөөд хамгийн өндөр шалгууртай байдаг гэж байна. Яагаад гэвэл энэ мэлмиг буруу ашиглавал хүмүүний хөнөөгч аюултай гинэ. За туяаг ашиглан хүмүүнийг агаарт хөөргөх, боох, зохих за одоо ингээд нэвтлэгч гэдэг юм уу лазераар ингэж юм зүсдэг штэ. Яг тэрэн шиг тэгжиж ашиглаж болох юм байна. Тэгэхээр хамгийн хатуу мэлми буюу одоо хин хүнд олдоод байдгүй зөвшөөрөгддгүү гэх юм уу да. Муу юмд ашиглачвал бас нэлээд хүчтэй эвгүй байхаар ийм мэлми байдаг гинэ. Одоо энийг ингээд уншсан чинь нэг юу саанд орчлоо. Манай ямар гигантэн билээ тооноор орж ирсэн гэрлийн ийм дашуу тусгал дээр өөрийнхөө хөөргөний дайлан одоо зүгээр гэрэл дээр штэ тогч исэн гэж байгаа. Тэгэхээр тэр хүн бол туяан мэлмитэй хүн байсан гэсэн үг юм байна. Одоо гэрэл туяа цацраг тэдгэрийн мэдээллийг уншаад ч зогсохгүй тэдгээр мэдээллийг өөрчлөх чадвартай. Тэр мэдээллийг ингээд шулуун тусаж байгаа тэр гэрлийг яах нь хуглаад бүр хэлбэрт оруулаад хүнийг боох чадвартай чиглэлийн өөрчлөх, хүчийг өөрчлөх гих мэтчлэн за одоо хүнийг түлхэх ч юм уу магадгүй шатаах ч юм уу за тиймэрхүү чадвартай шидийн төвшөнд хүрч байгаа тохиолдолд ийм туяан мэлмитэй болно гэсэн үг юм байна. За тэгээд мэлми гэдэг нь дан ганц харж мэдэхэд ашиглаад зогсчихгүй. Хар муу зүйлстэй дайтахтаа ч ашиглаж болно. Дайтахтаа мэлминээс эрчим туяа зэр зэвсэг гэх мэт бүх зүйлсийг ялгаруулан гаргаж болдог гэсэн үг. Энэ мэлмигээрээ дайтах чадвар буюу ямар нэгэн далдын хар муутай мэлминий хүчээр тулалдан дарж устгадаг. Дайтаад зогсохгүй хар муу зүйлийг сорон авна. Цагаан эрчмийг буулгаж чадна. Засал хүртэл хийж болно. Хараалж чадахыг тайлан устгаж болно. Гэх мэтээр олон зүйлсийг хийх чадвартай байдаг бөгөөд хорвоо дэлхийг ч удирдах боломжтой хэмээн хэлдэг юм. Тийм учраас энэ мэлмийн хамгийн аюултай бөгөөд улаачийг өөрийг нь хөнөөгч эрсдэлтэй. Мэлмийн чадвараа сайн зүйлд ашиглаж чадвал хүмүүнийг ангаахч боломжтой. Учир иймд мэлмигээр бүх зүйлийг хийж болно гэдэг үгийг хэлэх гээд байгаа юм. Мэлмигээр хийдэг үйлсийг хвчлэн улаач хүмүүн мэлминий учгийг оллон байж 6 хавар, 8 хавар, 9 хавар, 10 хавраас дээш хугацааны дараа буюу 12-оос дээш жилийн дараа эрхэн нээгдэх боломжтой байдгаа гэж байна. Мэлмийн хүчийг хураахын тулд хамгийн багадаа 3 жил түүнээс дээш хугацаагаар эрдмийг тасралтгүй сурч байж л дөнгөнүг гэхээс за өвөг дээдстэй онгод шүтээний шууд за ийм мэлмийг
буулгалаа ийм мэлминий чадвартай болголоо шүү гэл болгочдөг юм бол биш гэж байна. Хамгийн шалгуур өндөртэй шид нь болохоор энэ мэлмийн шид гэж байдаг гинэ. Одоо харах мэдрэхүүн цаашаа хөгжсөөр байгаад шид болно гэж байгаа шүү дээ. Тэгэхээр 12 жилээс дээш бэжэж энэ мэлмийн шид гэдэг ийм төвшний чадaltaй болж ирдэг байх нь асар аюултайч эсэргээрээ асар их үйлийг дүүрэх боломжтой зүйл учраас улаач хүнд бол гинэт зочир нээж болдоггүй гинэ. Аажмаар нэм байж улаач хүнд дасгадгаа гэж байна. Улаач хүн рүү тухайн хүний мэлмийн шидэнд нь шунан хар муу зүйлс дайрч тулалдах үед өөрийгөө хамгаалж чадаагүй улмаас мэлмий сэвтэж болдгоо гэж байна. Хамгаалалт муутай үед ингэж сэвтэх үйл өрнөдөг. Сэвтгэхээс гадна мэлмийн шидийн хүч буурах буюу сэвтснээ мэдэхгүй удаан хугацаа өнгөрөөвөл мэлмийн шид хүртэл алдагдан үгүй болох аюултай гэж байна. Мэлмийн шидэн нэгдсэн үрс мэлмийн шидээ ямар үед ашиглах вэ? Ямар үед толдон харах вэ? Ямар үед хаах вэ гэдгийг удирдан эзэмшсэн байх учиртай бөгөөд өдгөө цагт хамгийн ихээр дутагдж байгаа эрдэм бол энэ. Хаах гэдэг нь түр хугацаагаар ашиглахгүй байхыг хэлж байна гэж байна. Улаач хүмүүн мэлмигээ хааж нээх чадварыг эзэмшиж чадаагүй бол мэлмийн шидийг ашиглан үйл хэргийг дүүргэж дөнгөхгүй, барахчгүй. Мэлмийн шидтэй байгаа түүнийгээ хааж нээж сурахгүй болбоос энэ цагийн үрсийн дунд гараад байгаа солиорол гिच нь болдгоо. Тиймээс чаддгүй нь хамгийн том алдаа болж байна. Мэлмийн шидэн өдгөө цагийн үрсийн хамгийн их шундаг шидэн болоод байна. Мэлмитэй болмоор байна гэж хүссэн бүрт өгөөд байдаг зүйл бишээ гэж байна. Эн чинь эрдмийг нь танин мэдээд мэлмигээрээ юу харах, яаж ашиглах, хэрхэн авч явж чадах вэ гэд зэргийг өвөгд нь харан байж, шалгуурыг давуулан байж л буулгано гэхээс биш тэгжил амархан буулгаад өчөхгүй шид юм аа гэж байна. За тэгэхээр хамгийн их юм хийж болох гэхдээ хамгийн эрсдэлтэй, хамгийн хэцүү тийм мэлмийн мэдрэхүй болж тарж байгаа. Ерөн бол заавал улаач гэхгүй те одоо даалт ертөнцөөс мэдээлэл авах гэж байгаа хүмүүс ингээд 5 мэдрэхүй хөгжүүлээд явж байгаад магадгүй миний бодлоор штэ одоо харах тэр мэдрэхүүгээ би лээсэн бол жоохон хөгжүүлэхгүй л гэж боддгийн. Хөгжөхөр боломж байгаа бол те ягаад тэгэхээр тэр нэлээ эвгүй зүйлсийг харах байх гэж би бодод өгөхгүй. Тэгэхээр би бол хувьдаа хүсэхгүй. Үнэхээр сэтгэл зүйн бэлэн байгаа те одоо бэлтгэлтэй байгаа тэр эрсдлийг дааж чадах үстэй тэр ч одоо мэдгүй миний бодлоор сэтгцэж нөлөөлж мэдхүйц тийм зүйлийг бол харах гад байгаа штэ те энэ даалт ертөнцөс ч одоо юу л байгаа л да те манай одоо нөгөө харын талынхан маань маш их зайлтай маш чадвартай тийм байдаг гэж байгаа штэ хар цагаан тэнцүү байж идэг энэ хорон ертөнцтэй. Тэгэхээр бид нар харын талынхны бол юмыг бол тэгж харах надад бол сэтгэлийн бэлтгэл байхгүй. Тэгэхээр харахуун тэр мэдрэхүүгээ хамаагүй бас хөгжүүлээд ч юм уу хамаагүй нээгээд байх бас тийм зохимжтой юу үгүй юу гэж бодогдоод идэв. Тэгээд тэр ямар ч зүйлээ чадвараа мэдрэхүүгээ хөгжүүлсэн бай тэрийг хүсвэл мэдрэхгүй хэмжээнд болтол нь хөгжүүлэх хэрэгтэй юм шиг. Яг сайн нөгөө хэлж штэ тэ. Хизээ харах уу, хизээ болох уу буюу хаах нээхээ өөрөө чаддаг болсон цагт одоо тэрийг одоо ашиглах тухай яригдах нь шүү дээ. Одоо манай найз дээр төрүүчийн дугаар дээр Батыг жишээ авч ярьсан те. Бас энэ дугаар дээр бас Батыг жишээ аваа яриа. Бат болохоор мэлмийн бас нийлээдгүй хөгцсөн. Зөвхөн хүний тэр гэрлэн бүрхүүл хүрдний өн гэдрийг хараад байгаа биш. Амьд гих зүйлийг ялангуяа модноос ялгарч буй тэр эрчим энергийг бол харах чадвартай байдаг. Улаачид ч одоо эрчим энерги нэлээ энгийн үнийг бодвол маш их эрчим энерги зарцуулдаг гэж байна. Тэр их эрчим энерги авахгүй болохоор ингээд ойр орчмынхаа хүмүүсээс авч эхэлдэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхгүй тулд эрчим энерги байглаасаа авдаг. Ялангуяа ой мод руу очиод өндөр наст модноос эрчим энерги авах хэрэгтэй гэж номдэр бичсэн байгаа. Тэнгүүт би тэр найзыгаа яадаг гэхээр надтай хамт энэ уул руу очиод ой модноос эрчим энерги чи авах хэрэгтэй байхаа гэж би тэгдэг байхгүй. Тэгсэн чинь маа тэр найз би хотынхаа модноос авчдığıма гэж байгаа байхгүй. Тэгээ би бодсон чи үгүй нэрэл мод штэ зайлвал тий хотынх гэл эрчим энергигүй бэнч гэж бас юу аах вэ тий өчнөө жилийн настай моднууд одоо хотод зөндөөл байна. Тэгээд бид хоёр хамт ингээ алхаж байгаад би сонирхоод за чи яаж тэр эрчим энергийг авдیں гэсэн чи чи харахгүй энэ модноос ингээд нэг юм сараагаад ингээ байж байгаа үстэй. Би юугаа харахад би чи ямар нэгэн тийм
далтын юмтай холбогдож, мэдээлэлтэй холбогдох чадвар байхгүй шүү дээ. Тэгсэн чинь тийм юм ингээ ялгарч идэг гэж байгаа байхгүй юу? Одоо яг миний одоо төсөөлснөөр тэр Люси гээд киноны хэсгийг би одоо оруулчих. Яг энэ кинон дээр гарч байгаа энэ хэсэгтэй л яг ижилхэн дүү ч юм уу ойролцоо юм л явагдаад байд юм шиг байгаа. Тэр хүний одоо нүдэнд ч юм уу, тархинд ч юм уу ингээ харагдаад байд юм шиг байна. Тэгэнгүүт нөхөр болохоор шууд модны хажуугаар хотын гудмаар одоо явган замын хажуугаар чи мод ургацсан байгаа шүү дээ. Тэр моднуудын хажуугаар өнгөрөхдөө л эрчим энерги модноос аваад байдаг байгаа байхгүй юу? Тэг мод чамд өгдөг юм уу чи яаж авдаг гэхээр би хүчээр л авна шүү дээ гэж байгаа байхгүй юу? Тэр нөхөр бол ингээд тэрийг аваад авчдаг юм байна. За бид нар тэгвэл яадаг юм? Яаж авдаг юм уу, өгдөг юм уу, юу болт ингээд би сонирхгүй юу? Тэгээд замын хажуугаар явж байгаа хүмүүсийг энэ яаж гэд би асууж үзсэн байхгүй. Тэгсэн чинь нийтлэгээрээ бол хүүхдүүд нь штэ бага насны хүүхдүүд, цэцэрлэгийн хүүхдүүд ч юм уу, ер нь бага ангийн хүүхдүүд ч юм уу тийм хүүхдүүдээс мод авж ийн гэж байгаа байхгүй юу? Одоо авах урсгал явагдчих гэж байгаа. Тэгээд арай жоохон хөгшин настай хүмүүс болоод ирэхээр мод өгж ийн гэж байгаа. Өгөх урсгалтай байна гэж байгаа. Заримтанд нь бол өгдөгчгүй, авдагчгүй. За тиймэрхүү урсгалууд байна гэж байгаа байхгүй. Тэгээд миний зүгээр таамгаар бол бүх юм чинь эрчим энерги солилцож идэг. Тэгээд бүх юм ийм байгалийн балансыг хадгалах гэж байж идэг шүү дээ, бид нар ч гэсэн. Мод ч гэсэн бүх юм. Тэгэнгүүт магадгүй хүүхдүүд илүү их юм эрчим энергитэй байдаг бах тий. Тогтож суухгүй тий, тэр аваар гүйлдээл ингээл. Тэгэхээр хүүхдүүдийн эрчим энергийг мод авдаг. Эргээд эрчим энерги сул байгаа талд нь өгдөг. Яг ийм зохицуулга бас хийж идэм болов гэж би бас бодсон. Юмны балансыг хадгалах тэр үүргээ тэгж хийж идэм болов гэж бодсон. Тэгээ бат болохоор ингээд хүссэн хүсээгүй хүний тэр гэрлэн бүрхүүл олоод тэр эргэж байгаа хүрднүүдийг хараад байдаг. Хүрднүүд ч тэгээд өөр өнгөтэй. Тэнгүүт нөгөө хүн чинь амар олон хүн рүү харангууд олон юм ирээлжлээд нүд нь өвддөг гэдэг ааш. Тэгэхээр тэр хүн бол тэрийг дуртай үедээ хараад дуртай үедээ харахгүй байх тэр чадвар руу хүрээг байгаа байхгүй. Бас тэр хүн үнэрлэх чадвар нь сайн, хүмүүсийн хүрдийг үнэрлждэг. Хүрд болгон өөр гэсэн үнэртэй байгаа. Гэхдээ нэг тийм тааламжтай хүрд бол цөөхөн. За оройн хүрд гэхэд яг бал бурмын үнэртэй гэж байгаа. Одоо юу шиг зүгийн бал шиг дуу ч юм уу жоохон нялан үнэртэй гэж байгаа. Бүх хүрд тэгш ажиллавал сүү үнэртдэг гэж байгаа. Тэг хүнээс бусдаараа бол нэг тийм таатай үнэртэй биш. Өрчүүн хүрднээс жишээ нь шээс үнэртдэг гэж байгаа. Тэгэхээр манай Батын хувьд болохоор олон хүндээ газар явахаар бас хүсээгүй нөгөө үнэрлээд байгаа учраас 9 жорын үнэр нийлээд бүр амар юм болдог байгаа хгүй. Тэгээд олон хүндээ газар явах дургу. Тэгэхээр тэр хүн ууг нь бол арай жоохон хичээх юм бол хүссэн үедээ үнэртэд, хүссэн үедээ үнэртэхгүй, хүссэн үедээ хараад, хүссэн үедээ харахгүй байх. Ууг нь тэр чадварт хүрэх боломжтой. Гэхдээ би яг хэлсэн хэрвээ чи хүсвэл наад одоо ядаргаатай зүйлээсээ те хүссэн үедээ хардаг, хүссэн үедээ хардггүй ч юм уу ингэж болох бол боломж байгаа юм байх шүү гэдгийг хэлсэн. Тэгээд харьцангуй бас тэрийгээ те гэх гэж оролдож байгаа зах цухаас нь бас жоохон амжилтанд хүрч байгаа юм билэ. Тэр үнэрийн тал дээр ямар ч байсан зарим үед үнэртэхгүй байх тэр тал нь бас аягүй сайжирч байгаа гэж ярьсан. За тэгээд өнөөдрийн дугаарыг ингээд өндөрлөе. Өнөөдөр болохоор хүрэлцэх болоод харах 2 мэдрэхүүн хөгжүүлснээрээ 70-400-өөс ямар мэдээлэл авахын, ямар үе шатыг дамжиж хэр хугацаанд ямар шуухан төвшний мэдээлэл авдаг болохын тэр талаар ярьлаа. За тэгээд дараагийн дугаар дээр болохоор үлдсэн 3 мэдрэхүү байгаа шүү дээ. Үнэрлэх, амтлах, сонирдох. За энэ 3 мэдрэхүүг бат дээрээ бас жишээ аваад ярив. За тэгээд таалагдж байгаа бол лайк, шеэр хийхийг хүсье. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.